За сайн бацхан уу эрхэм сонсогчдоо. Энэрл эмнэлгээс эрхлэн бэлтгэдэг e-cast буюу подкастын маань шинэ дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн дугаарт маань Умаан Хүзүүний хорт хавдар сэдвийн хүрээнд энэрл эмнэлгийн эмэгтэйчүүдийн ихэмж Нямдулам оролцож байна. Манай e-cast-ийн зорилго маань иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой байдаг. За тэгэхээр ерөнхийдөө бол иргэдэд ойлгомжтой энгийн үгээр хоёлоо Умаан Хүзүүний хорт хавдар гэж юу мэ гэдэг талаар тавчхан ярилцъя гэж бодлоо. За яг Умаан Хүзүүний хорт хавдар гэдэг маань ерөнхийдөө бол яг ямар төрлийн өвчин байдгийг, за тэгээ хорт хавдрууд дундаасаа бас ер нь хиддгээрт орж явдгийг гэдэг бас нэг дугаарлалт байд юм лээ те. Тэр талаас хэлэхгүй те. За тий. За Умаан эмэгтэйчүүдийн Умаан гэдэг маань ерөнхийдөө бол Умаан ёроол, их бие, Умаан Хүзүү гэсэн 3 хэсгээс бүрддэг. Тэгээ Умаан Хүзүү нь бол өтрээтэй холбогдож байгаа яг тэр хэсэгт үүсэж байгаа орчлтыг л Умаан Хүзүүний хорт хавдар гэж байгаа. Умаан Хүзүүний бүтц маань өөрөө их өвөрмөц бүтцтэй. Яг өтрээ талынх нь өтрээний тал нь бол тийм хавтгай хүчүүрээс бүрдээд өтрээнийхээ сувг руу болоод ирэхээр нөгөө булчирхайлаг хүчүүрээс тогтдог. Тэгээ яг энэ хоёр эсийнхэн яг уулзур хэсэгт ийм хавдар үүсэх магадлал нь их байдаг гэж бол бүтцтэйгээ холбоотой энд бол үүсэж байна гэж бол үзэж байгаа. Өвчлөлийн хувьд яриад үзэх юм бол одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр бол жилд дунджаар 570 мянган эмэгтэйчүүдэд Умаан Хүзүүний хорт хавдар онцлогдож байна. Тэгээд энэний одоо нас баралт нь 311 мянга байна гэдэг бол нас баралт маш өндөртэй. Тэгээд энэ хавдар маань бүр хожуу шатандаа онцлогдож байна гэдэг хэлэлцэж байгаа маа. Ер нь бол тэгээд Умаан Хүзүү хорт хавдар шалтгаан нь яг юунд байгаад гэдэг юм бэ? Шалтгаан гэх юм бол нэгдүгээр хамгийн түрүүлээд 99.7 хүн тэр хүмүн папиллома вирус буюу папиллома вирусын шалтгаантай гэдэг юм. Тэгээд бусдаар бол шалтгааллах бас онцгой юмнууд байгаа. Нас, тухайн хүний нас, тэгээд нөгөө бэлгийн нөгөө докторгүй амьдрал энэ бол бас нөлөөлөх хүчин зүйл болоо авчт юм лээ. Ямар нэгэн одоо бэлгийн замын өвчнөөс шалтгааллах тохиолдол байна гэсэн үг тийм. Яг бэлгийн замын үргэлжлэлтэй их яваад нөгөө эмчит үзүүлэхгүй яваад байдаг хүмүүс бас үүсэх магадлал нэмэгдэнэ л гэсэн. Эрт илрүүлэг тул байдаг тийм үү? Эрт илрүүлэг одоо энэ яг Умаан Хүзүүний хорт хавдрын хувьд бол эрт илрүүлэг хамгийн чухал бол байгаа. Манай орны хувьд бол одоо бараг 2000 оноос хойш ингээд 3 жил тутамд 3 жилийн үргэлжлэлтэйгээр одоо 30 наснаас 65 насны хооронд нийт эмэгтэйчүүдийг одоо жил болгон байнгын өрхийн эмнэлэг, сумын эмнэлэг одоо хамгийн анхан шатны байгууллага дээр бол энийг авч байгаа. Ингээд ийм учраас хүмүүс бол хамгийн гол нь энэ үзлэгтэй л хамрагдаж хэвших ёстой гэдгийг л мэдэх ёстой. Тийм бол энэ өвчнөөс өрсөн сэргийлэх боломжтой эрт илрүүлжлээ гэж бодоход эрсдэл нь нас баралтанд байгаа. Нөгөө эмэгтэйчүүдийн өвчин ерөнхийдөө бол тийм дүлийн одоо эмэгтэйчүүдийн эмнэлэг эрхтэн гэдэг тийм нь дүлийн эрхтэн гэдэг. Тэгэхээр ер нь шинж тэмдэгний яаж илэрч мэдээлтэй юм болоо? Ер нь бол Умаан Хүзүүний хорт хавдрыг 4 үе шат болгож үзэж байгаа. 1, 2 дугаар үе шатандаа бол ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Тийм учраас хожуу онцлогдоод тэгээд нас баралт өндөр байгаад байгаа шалтгаан нь бол энд байгаа. Тэгэхээр л хүмүүс одоо нөгөө энэ илрүүлэгтэй хамрагдаал эрт онцлогдох ёстой гэдгийг л энд хэлмээр байгаа. Тэгээд яг шинж тэмдгийн хувьд гэх юм бол хэд хэдэн шинж тэмдгүүд бол илэрч болно. Нэгдүгээрт нь бол хэвийн бус ялгдас үтрээнээс гарах, хоёрдугаар цусрахыг ялгдас гарах, сарын тэмдгийн хэмжээтэй ирэх, шээхэд өвдөх, эвгүй оргох, шээ цай барьж чадахгүй байх, бэлгийн харьцаанд олгод өвдөх, хэвлийгээр өвдөх, тодорхой шалтгаангүйгээр жим буурах, турах, байнга ядарч суйлдах, хөл үе мөч өвдөх гэх зэрэг нь бол бас энэ одоо яг энэ өвчний үед илэрч болох юм ерөнхий шинж тэмдгүүд байгаа тийм. Үүнээс яг нарийн яг энэ өвдлөө гэхэд энэ болжээ гэж хэлэх тийм бол онш тавих тийм шинж тэмдэг бол байдаггүй. Эрт илрүүлэгтэй хамрагдахад за яг тодорхой товлолт хугацаануудын насан дээр нь байлаа гэж бодоход эсвэл тийм хугацаанд биш зүгээр хүмүүс эрт илрүүлэгтэй хамрагдахад хаана ихлэх хамгийн түрүүд хандах уу? Ямар шинжилгээгээр байх вэ тийм. Ер нь 30 наснаас эхлээл эрт илрүүлэг нь байгаа 30, 33,
36, 39, 42 гэдэг яг ингээ 3 жилийн насны үйлчлэлтэйгээд тэгэл хотын дүүргүүд нь бол ингээ дүүргийнхэн өрхийн эмнэлэг дээр хандаад хөдөө орон нутгийнх нь бол сумынхаа эмнэлэг дээр очиход бол яг энэ насныхаа ангил дээр бол байнгын тогтмол хизээч очсон өдөр бол ингээд авч байгаа гэсэн. Онцлогооны тухайд нь за эртэлрүүлэгтээ ингээд хамрагдчихлаа тэгээ ерөнхийдөө бол онцлогоо үзлэгт эмчийн үзлэгт нь ерөнхийдөө хамрагдаад явчихна. Тэгээ манай улсад яг ингээд эртэлрүүлгийг нь хэрхэн хамрагдаж чадж байгаа гэсэн судалгаа байдаг болов манай одоо эмэгтэйчүүд маань яг тэр судалгааг нь бол мэдхгүй тий тодорхой юм бол байдгүй мэлээ. Тэгээ ер нь бол яг эртэлрүүлэг хамгийн одоо яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг юм чинь бол нэгдүгээрт яг энэ илрүүлэгтэй л хамрагдах байгаа. Илрүүлэгтэй сайн хамрагдаад хоёрдугаарт гэвэл вакцинжуулалт нь бол ер нь бол бас 2012 оноос манай Монголд орж ирсэн нэлээ. Ер нь бол анх бол энэ нөгөө умаа үзүүний хор тавдар өвчин Австрали улсад аягүй их өндөр байсан юм бүр 80 90-90 оны үед тэгээд 97 оноос эхлээд тэр Австрали улс бол нөгөө өсвөр насны хүүхдүүдээ сургуулийн насны хүүхдүүдээ 12-оос 18 насны бэлгийн харьцаанд ороогүй байхад нь энэ хүүхдүүдээ вакцинжуулаад эхэлсэн. Ингээд бол одоо Австрали улсад умаа үзүүний хор тавдар гэдэг өвчин бүр онш тавигдхан байсан гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол үр дүнтэй юм гэдгийг мэдээд 2012 оноос хойш манайд бол хийгдэж байгаа юм байна. Анх орж ирэхдээ бол яг сургуулийн насны хүүхдүүд товлт вакцин шиг хийгээд эхэлсэн чинь нөгөө сүрэг юм байна гэдэг нөгөө эсрэг юм гарч ирээд тэгээд одоо ингээ эргээд хийгдэхээ байцсан. Одоо гэхдээ бол халдварт дээр бол одоо яг энэ вакцин нь бол хийгдэж байгаа юм байлээ. 3 тунтай вакцин. Тэгээ 3 тунгаа эхний тунгаас хийлгчээд сарын дараа 2 дугаар тунгаа аваад дахиад 2 дугаар тунгаасаа 3 дугаар тунд 3 сарын зайтай 3 дугаар тундаа хамрагдаад ингээд 3 тун вакцин авчид бол энэ өвчнөөс урьдчилан сэргийлж болох юм аа гэж үзэж байгаа. Энэ бол одоо 30 гаруй насны ч үгүй 20 гаруй насны ч үгүй хүмүүс бол хамрагдахад буруудаад ахсуулах. Шинжилгээгээ умаа хүзүүний эсийн шинжилгээгээ өгж байгаа. Одоо ингээ хэвэн байна гэдгээ үзчихэл тэр шинжилгээгээ барьж очивол шинжилгээнд вакциндаа хамрагдаад байгаа юм бол. Ер нь бол вакциныг бол нэг ахид хортой гэж бол хүмүүс ярихгүй. Хүмүүс ч гэж яг дам ярианда бол хүмүүс тэгж яриад тэ. Ер нь бол яг ингээд урьдчилан сэргийлэх байдлаар өөртөө ч гэсэн хамгаалахад вирус ямар их дэгдэж байгаа л тэ. Сэргийлээд ер нь бол хамгаалаад вакциндаа бас хамрагдчихвал бас иргэдэд маань хэрэгтэй юм аа гэдэг талент нь бас зөвлөмөр юм тийм ээ. Тэгэхээр ер нь бол умаа хүзүүний эсийн шинжилгээгээр энэ вирусын халдвар байна уу гэдгийг гардаг байхгүй юу. Одоо яг умаа хүзүүний эсийн яг хүзүүнийх нь эсийнхээ хувьд бүтцийн өөрчлөлт орж юу гэдгийг үзэхээс гадна вирусын халдвар энд юу байна, бактери байна уу, нэм байна уу, вирус байна уу гэдгийг тодорхойлцдог байхгүй. Тэгэхээр хэрвээ умаа хүзүү маань өөрөө бүтцийн өөрчлөлтөнд ороогүй ч гэсэн одоо энэ вирусын халдвар байвал ингээд эмчлүүлж явах хэрэгтэй гэдгийг л одоо тэгэхээр хамгийн түрүүлээд одоо энэ урьдчилан сэргийлэх хүсэлтэд орж шинжилсэн умаа хүзүүний эсийн шинжилгээгээ л өгч явах юм бол энэ өвчнөөс урьдчилан сэргийлж болж байгаа байхгүй. Одоо вирусын эсрэг янз янзын эмч байна, тариач байна, янз янзын юм байна шүү дээ. Тэгэхээр ингээд хамгийн гол нь эмчлүүлж явах хэрэгтэй л гэдэг. Жирэмсэн одоо умаа хүзүүний хор тавдартай байснаа мэдхгүйгээр жирэмсэлжсэн тохиолдол гэж ерөнхийдөө байдаг болов уу? Яадаг бол яг миний амьдрал дээр бол тийм тохиолдож байгаагүй. Тэгтээ тэрийг байх одоо үүсгэх арга байхгүй шүү дээ. Тийм. Тэгэх юм бол ямар ч гэсэн эхлээд одоо яах вэ? Тухайн үеийн байдлаас л шийдэх байна тийм. Тэгээд шалтгаан нь угаасаа 99.7 гэхээр л угаасаа тэр вирусын шалтгаан л байгаа зү ихэвчлэн. Яг 0.3% гэх юм бол яг тэр одоо хит их нөгөө эрт бэлгийн харьцаанд орох, бэлгийн нөгөө олон хамтрагчтай байх. Одоо тэгээд нөгөө ингээ өвдөө зовирлаад одоо энэ өтрийний өрөвсөлтөө ингээд удаан эмчлүүлэхгүй яваад байх энэ төр ингээд зүгээр нэг юм туслах шалтгаан бол авчиж байгаа. Тийм. Тэгэхээр хамгийн гол нь шинжилгээнд ороод шинжилгээний вирусын эсрэг эмчилгээг цаг тухай бүрд нь хийлгээл эмчлүүлээл явж байгаа юм бол урьдчилан сэргийлж болох өвчин юм аа. Ер нь бол вакцин нь болохоор урьдчилан сэргийлэх байдлаар ерөнхийдөө хийдэг тийм. Эмчилгээ яг үнэхээр хор тавдар одоо умаа хүзүүний хор тавдар илэрчлээ гэдэг юм. Эмчилгээний хувьд нь яг үе шатаасаа л олон нөгөө 4 үе шаттай гэдэг түрүү ярьсан шүү дээ тийм. 1 2 дугаар шатандаа авах юм бол 1-р шат гэдэг бол дөнгөж нөгөө умаа хүзүүний хавтгай эс байна уу, тэр булчирхайлыг эс байна уу, аль хэсгийн хавдар байна гэдгээс хамаарна. Гэхдээ яг гистологийн хувьд аваад үзэх юм бол энэ хавдрын
70-аас 75% тэр хавтгай хэсэг хавдар байт юм байна. Тэгэхээр зэрэг нөгөө нэг булчиргаалаг хэсгийн хавдар бас харьцангуй бага байгаад сувг руугаа байдаг хэсгийн хавдар аль хэсгийн хавдар байна. Тэгээ аль үе шатандаа явж гэнэ гэдгээс хамаарат 1 2 дугаар үе шатандаа байх юм бол ингээ өөлөх хэмжлэгээ умаан хүзүүг ингээ тайрах хэмжлэгээ хийгээд хэмжлэгдчихдэг. 3 4 дугаар шат руу яваад ирэхлээр зэрэг 3 дугаар шатандаа гэх юм бол одоо умаан их бие рүүгээ дамжчихсан умаан бүр ингээд идрүүгээ ингээд нэвчээд ургацсан байдаг. 4 дугаар шат гэдэг бол бүр ойролцоох эргэтнэлүүгээ үсэрхэлсэн. Сав, давсаг, шулуун гэж ойр юу гэдэг уушиг зүрх бусад эргэтнэлүүгээ нөгөө нэг үсэрхийлэл өгсөн байдаг учраас эмчилгээ нь жоохон тийм хүндрэлтэй байдаг. Тэгэхээр л өвдсөн байсан ч гэсэн аль болохоор эрт хугацаанд л илэрх юм бол цаг алдахгүй байх юм бол эмчилгээний үр дүн сайн гэдгийг тасалдаг. Зөвлөгөө болгож ерөнхийдөө эмэгтэйчүүдэд маань эмэгтэйчүүдэд гэлтгүү те гэр бүлийн гишүүдүүд маань одоо хоорондоо эхнэр нөхөр болсон бай тийм хүмүүс зөвлөгөө хүргээд тэгэж нэмэлтээр бас танаас мэдээлэл өгөх зүйл байна уу? Миний зүгээс хэлэх юм бол одоо ингэмээр л ямар ч гэсэн эрт нөгөө нэг урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаж байгаа ч яг хуваарийнхаа дагуу хамрагдаж байгаа ч одоо тэгээд адилхан хүүхдтэй л хүмүүс байгаа шүү дээ. Хүүхдүүдээ ч гэсэн аль болохоор одоо бэлгийн амьдралд одоо юм эмэг цэгцтэй байх талаас нь одоо зөвлөгөө өгөөд тэгээл урьдчилан сэргийлэх талаас нь тийм л зөвлөгөө өгмөр энэ да. За баярлалаа. За өнөөдрийн энэ удаагийн дугаарт маань энерги эмнэлгийн эмэгтэйчүүдийн их эмч Нэмтлэн маань оролцож бидэнд бас умаа үзүүний хорт хавдар гэсэн сэдвийн хүрээнд ярилцлаа. За тэгэхээр эмэгтэйд маань умаа үзүүний хорт хавдар гэдэг өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? Энэ нь бас ямар өчтэй өвчин юм бэ гэдэг талаар бас тодорхой мэдээллийг авч чадсан баха гэж бодож байна. За тэгээд e-cast-ийн энэ удаагийн дугаар өгөр өндөрлөж байна. Дараагийн дугаартаа дахин уулзцгаая. Түр баяр та.